Мёбус клуб үзүүлж байна. Сайн байцгаана уу? Би Мёбус клубын гишүүн байна. Би залуу байгаль хамгаалагч бүрийн дор манай клуб нэгдэн та бүхэндээ өөрсдийнхөө хийж буй санаачилсан ажлуудыг тайлбарлан хүргэж байна. Юун түрүүнд манай клуб нь 2014 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба одоо хүртэл үйл ажиллагаа амжилттай явуулсаар байна. Байгаль орчноо хамгаалах гэж хүн төрөлхтөн бид олон сайхан зүйлийг хийсээр ирсэн билээ. Гэвч сүүлийн үед бид байгаль орчноо хайрлах биш хордуулах нэг болжээ. Үүний улмаас дэлхийн ээж минь уйлж байна. Хүн төрөлхтөн бидний өчүүхэн бурал үйл ажиллагаанаас болж байгаль дэлхийн минь асар ихээр хохирч байна. Үүний нэгэн тод жишээ бол бидний өдөр тутамд ашигладаг хуванцар савыг газар аяхад энэ нь хөрсөн чиг гэж 450 жил болдог билээ. Үүгээрч барахгүй энэ нь хөрсний бохирдлын нэгэн том игүүсэр юм аа. Бас нэгэн бидний нүүр тулж байгаа хамгийн том асуудлын нэг бол мэдээж усны бохирдол юм. Үүний хамгийн том шалтгаан нь үйлдвэрлэлийн хог хаягдал юм аа. Нэгэн жишээ татваас бидний өдөр тутам өмсдөг нэг джинсийг хийхэд доор хаяж 6500 литр усыг ямар ч хэрэггүй урсгадаг билээ. Харин манай эко клуб байгаль орчноо багч гисэн хамгаалахын тулд дараах үйл ажиллагаануудыг хийсээр ирсэн. Хийсээрч байх болно. Бид жил 5-аас доошгүй төсөл сэдэн хэрэгжүүлдэг ба та бүхэнд жил бүрийн хамгийн онцлог төслүүдийг хүргэж байна. Сургуулийн орчин гэдэг нь цэвэр цэмцгэр эрүүл ахуйн орчныг хангасан байх шаардлагатай ба энэ дүгнэлтийн дор бид төсөлд ажил боловсруулан сургуулийн ойр орчныг цэвэрлэв. Манай эко клуб жил бүр 300-аас доошгүй мод тэрэлжид тарьдаг ба энэ нь бидний цэвэр агаар амьсгалах боломжийг багж гисэн нэмдэг юм. Үүсэн байгуулагдсан цагаас хойш бид нийтдээ 1500 гаруй модыг ихтлгийдээ бэлгэлсэн байна. Олонний хүч олонгүй далай, хамтын хүч хамгийн сайхнаа гэж нэмэх 300 клубын сайхан сэтгэлд гишүүд сэлб голыг цэвэрлэхэд манай Мёбус эко клубын гишүүд баггүй хувь нэмэр оруулсан юм. Байгаль дэлхийн минь ямар үзэсгэлэнтэй гэж гэтэл одоо хүртэл бид байгаль дэлхийг сүйтгэсээр байна гэж юу. Дэлхийн минь дээ биднийг төрүүлж өсгсөн ээжийнхэн хэвлэрөө бид өшөлтгөө байтал. Яагаад дэлхийн ээжигээ зовоон вэ? Ирээдүйн мэлмийн уулсан залуус бид их дэлхийг яг л өөр шигээ хайрлах хэрэгтэй. Одоо эсвэл хизээч үгүй. Их дэлхийн минь мөнх оршиг Мёбус клуб